1400-аад он хүртэл болвол их хааны төр бол одоо харьцангуй хിവэрэ байсан гэж боддог. Гэхдээ ерөөсөө ер нь бол хувилайн дараахан үеэс ялангуяа Үлзий төмрийн дараахан үеэс Монголын төрийг Монголын их хаад өөрөөсөө засаглахаа болцсон байсан. Түүний оронд сайд нар нь тайш нар нь бол захирдаг болсон. Хаан бол одоо төрийн дэргэм байна шүү дээ, тийм үү? Одоогийн хэлээр бол тийм байсан. Тэгээд тийм ч учраас бол тэр байдал бол бүр миний ойлгож байгаагаар бол Батмагт Аян хааныг хүртэл үргэлжилсэн. Тэр үе хүртэл бол Монгол бол харьцангуй нэгдмэл байсан. Тийм учраас би тэрийг бол миний ойлгож байгаа феодлын материал гэж бол би ойлгохгүй байна. Яагаад гэвэл зэрэг энд бол зөрчил байсан. Том зөрчил нь юу гэхээр зэрэг ариг бүхийн угсааныхан хувилайн угсааныхны хоёрын хоорондын том зөрчил ихсэн. Юу болсон гэхээр зэрэг та бид бүхэн мэдж байгаа тийм ээ. Эзэн гүрний одоо хувилай ариг бүхтэй дайтаж одоо киноч бий үстэй тийм ээ. Хааны эрхийг авсан. Гэтэл ариг бүхийн угсааны хүн тайж нар бол түүнд дургүй байсан. Одоо хувилайн угсааныхан зүгтж ирэхэд нь ариг бүхийн угсааныхан бол одоогийн бидний ойрд гэж нэрлэдэг. Энэ хэсэг Монголын хэдэн төмнийг бол нэлээд мэддэг байсан. Тэгээд ариг бүхийн угсааны хүн тайж 9 төр одоо аюур ширдэр ханы одоо аалж хааны тамгыг аваад тэгээ энэ хэсэгт бол нэг хэсэг хоорондоо дайцсан Монгол. Тэгээд түүний дараа бол тэгсэн ч гэсэн хэдийгээр бол нэг тайш нар сайдууд төр барьдаг байсан учраас тайш нарын төр ер нь бол 1400-аас 1500-аад оны одоо 20-од он хүртэл мөн тэр хүртэл бол Монголын төрийг бол тайш нар захирчсан. Одоо тайш бол нэг албан тушаал байсан. Тэгээд нэг зэрэг бол 2 3 тайш хизээж байгаагүй. Үргэлж ер нь бол зөөрлөх юм бол гэхээр зэрэг энэ тайшийн төрийг халаад сайдын төрийг халаад хаан өөрөө засаглах. Ялангуяа хаан өөрөө засаглахдаа Чингисийн угсааныхан өөрөө засаглахдаа өөрсдийнхөө хөвгүүдээр дамжуулж ноёдуудыг тайш нарыг тэгээд одоо мянганы одоо угсааны 9 хязгаарын нэмэлт тийм ээ 9 хязгаарын нэмэлт Jubin Cow гэдэг сүүлийн үед нэлээд хүмүүс үзэж байгаа санаж. Тэн дээр тэгж бичиж байгаа байхгүй. Батмагт Аян хааны дараахан тэр сурвалжийн мэдээгээр бол юу гэсэн гэхээр зэрэг за энэ хуучин бол тайш Монголыг захирдаг байсан юм аа. Хаан байна. Гэхдээ тайш захирдаг байсан. Тайшиг байхад бол одоо Сахилга баттай ийм монголчууд бол одоо монголчууд чинь муухайгаар хэлээ л дээ. Монголчууд бол одоо халдлага дээрэм тон бол ийм юм хийдэггүй тийм байсан. Гэтэл юу нэлсэн гэсэн чинь энэ одоо энэ жижиг хаан гарч ирээд бол одоо Батмагт Аян хэлж байгаа энэ хаан гарч ирээд бол тайшиг халаад тайшийн албан тушаалыг халж хаяад эвдээд тэгээд тайж нарт одоо утаг төмдөө хувааж өгсөн. Тэгээд тайж нар нь бол харин одоо хамгийн одоо хорон шунхай тэд одоо өөрсдийн дураар бол зэрэгдээ хийдэг. Монгол бол бутарх нь ойлгомжтой. Эднэр мөхөх нь ойлгомжтой. Тэгж хэлсэн. Тэгээ яагаад тэгэхээр зэрэг хан хүүддээ өгчлөөр хан хүүдийн тэр засаг захиргааны уг нь нэгж байсан л дээ. Төмнөр нүгсэн маа шүү дээ. Дараагаар нь бол эхлээд баруун зүүн төмнөр нүгчиж байгаа. Тэгээд дараагаар нь баруун зүүн төм дотор төмнөр нүгчиж байгаа. Тэгээд дараагийн үе нь болохоор зэрэг төмнөө дотор отгоор нь хуугаа явчих. Тэгээд тэр чинь юу гэхээр зэрэг та хүүдээ өгж байгаа үлдээж байгаа өв бол хөрөнгө болчих жоохгүй. Тэр нь миний өмч болчих жоохгүй. Ингээ уулс задарч байгаа.